Орон төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөрийг хэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Оюу толгойн хэлэлцээрийг шинжлэх ажил өргөжлөж байна. Хөгжлийн санхүүжилтийн шийдэл 7 хоногийн арга хэмжээ эхэллээ. Их сургууль улс орны хөгжлийг тодорхойлогч судалгаа инновацийн манлайлагч төв. Олон улсын олимпиадад сурагчдын гаргаж буй амжилтыг дэмжинэ. Орон нутгийн оюутнуудад зориулсан Сасакава тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлнэ. Ерөнхийлөгч хүрэлцэх Монгол Улсын их сургууль шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш ажилтнуудтай уулзлаа. Трамп эрхчлөө ажиллагааг төр зогсоолоо. Америк нэгдсэн улсын Ираны эсрэг цэргийн ажиллагааны давталгааны үе шат дуусчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ханта вирус хүнээс хүнд халдварласан байж болзошгүй. Полицейрийн шагналын эзэд тодорчээ. Засгийн газрын ээлжид хуралдаанаар оюу толгой төслийн санхүүгийн нөхцөлөө засаглалыг сайжруулах чиглэлд хийгдэж буй хэлэлцээрүүдийн явцыг танилцуулж, зээлийн хөв болон менежментийн төлбөрийг олон улсын жижигт нийцүүлэх зорилт дэвшүүлсэнийг мэдээллээ. Засгийн газрын 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдааны дараа оюутлогоо төслийн хүрээнд хэрэгжиж буй хэлэлцээрийн явцыг холбогдох салбарын түвшинд танилцууллаа. Уг ажлын хүрээнд төслийн санхүүжилтийн нөхцөлийг дахин хэлэлцэх, менежментийн зардлын бүтэц, засаглалын тогтолцоог сайжруулахаас судалд анхаарч байгаа юм. Хэлэлцээрийг засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсгүүд хариуцсан ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн зардал, ялангуяа зээлийн хөвгийн нөхцөл, менежментийн төлбөрийн хэмжээ нь гол хэлэлцэх сэдэв хэвээр байна. Эдгээр үзүүлэлтүүдийг олон улсын жишгт ойртуулах нь төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, Монголын талын хүртэх үр ашгийг сайжруулахад чиглэж байгаа гэж үзэж байгааг мэдгдлээ. Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Оюутлогоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг хариуцсан сайд бол сангийн сайд ажиллаж байна. За оюутлогоо төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээрийг аж үйлдвэрийн эрдэм сайд өнөр ахлан ажиллаж байна. Хэлэлцээр үйл ажиллагаа тасалдж байгаа зүйл үгүй. Бичгээр байнгын харилцаатай байна. Бид саналуудаа удаа тавьж байгаа. Хэлэлцээр бодит үр дүнтэй явж байгаа. Нэгдүгээрт бол зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх төвчөө байсан 7 жилийн төвчөөг бид авч байсан. Хоёрдугаарт хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл нь үргэлжлүүлнэ гэдэг тохиролцоонд хүргэж чадсан. Гуравдугаарт олон улсын жишгт нийцсэн үр дүнгээр хэмжээгээр зээлийн хүүгч менежментийн төлбөрийг хүргэнэ гэсэн ийм шийдлүүд явагдаж байгаа. Мөн удаан хугацаанд шийдэгдээгүй байсан зарим санхүүгийн асуудлууд дээр ахиц гарч хэлэлцээрийн үйл явц идэвхжиж буг албаныхан онцолж байна. Үүний зэрэгцээ олон улсын зөвлөх байгууллагуудын дүгнэлт зөвлөмжөд тулгуурлан хэлэлцээрийг өргөжлүүлж байгаа нь анхаарал татж байгаа юм. Хэдийгээр хэлэлцээрийн тодорхой агуулга стратегийн наривчсан мэдээлэл бүрэн ил болоогүй ч Монгол Улсын засгийн газар төслийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ил тод хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх чиглэлд байр сууриа хадгалж байна. Оюутлогоо төслийн гэрээний нөхцөлийг сайжруулах орлого нь Монголын эдийн засгийн бодлогын чухал хэсэг хэвээр байна. Хэрв хэлэлцээр бодит өөрчлөлтөд хүрч чадвал төслийн өгөөж ил тод ахиц гарах боломжтой ч үр дүн нь зөвхөн хэлэлцээрийн эцсийн тохиролцоогоор хэмжигдэхээр байна. Эдийн засаг хөгжлийн яам болон Монгол Улсын хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл сэдэвт 7 хоногийн арга хэмжээ энэ 7 хоногт эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээ нь хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн уялдаа холбоог сайжруулах, хувийн хэмжээлийн оролцоог хөгжүүлэх чухал платформ болж байна. Энэхүү арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 4-өөс 8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсын хөгжлийн бодлого тэргүүлэх чиглэл хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байна. Төр хувийн хвшил санхүүгийн байгууллагууд хамтран хөгжлийн төслүүдийг илүү үр ашигтай, тогтвортой санхүүжүүлэх боломж гарцыг хэлэлцэж байгаа юм. Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Баатар Сүрэн хөгжлийн банкны үүрэг, чиг үүргийг онцлон танилцууллаа. Тэрээр хөгжлийн банкын зөвхөн зээл олгодог байгууллага биш, харин улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн санхүүгийн институт гэдгийг тодтогсон юм. Мөн эдийн засгийн мөчлөгөөс хамааралгүйгээр дэд үтц, инновац, технологийн төслүүдийг санхүүжүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжиж ирснийг онцоллоо. Эдийн засгийн хөгжлийн яамнаас эдийн засгийн хөгжлийн яамд ирэх хөрөнгө оруулагчдын ашиг хамгаалах төв дээр энэ эдийн засгийн хөгжлийн яамны харьяа байгууллагуудын өдөрлөгийг ингээд 7 хоногор зохион байгуулж байгаа. Энэ 7 хоног бол манай хөгжлийн банк болон түүний охин компаниудын өөрсдөө өөрсдөө хийж байгаа үйл ажиллагааг бусдад танилцуулах 7 хоног нээлттэй 7 хоног болж байгаа. За тэгээд яг
Бид эдээс Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл гэдэг сэдвийн дор хөгжлийн банкныхаа одоо хийж гүйцэтгэж байгаа ажил. Тэгээд ер нь бол хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж гүйцэтгсэн, ямар алдаа оноо гаргасан, цаашдаа бид нар ер нь юунд зорж ажиллаж байна гэдэг талаарх танилцуулга хийж байна. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд ер нь эдийн засгийн чиглэлээр одоо эдийн засгийн хөгжүүлэх чиглэлээр тулгымдсан гол асуудлуудыг бол нэлээд сайн харуулж зааж өгсөн байгаа. За Монгол Улсын хөгжлийн банкны хувьд бол энэ эдийн засгийн өсөлтийг эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр ялангуяа энэ эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг бол санхүүжүүлэх, ихний ээлжид санхүүжүүлэх зүйтэй юм байна. Цаашлаад бас энэ нөгөө экспортод чиглэсэн үйлдвэрлэл, нэмэгдэгшин гэсэн бүтээгдэхүүнийг бий болгох энэ чиглэлийн ажлууд дээр санхүүжилт их шаардлагатай юм байна л гэдэг байдлаар одоо ихний ээлжинд бид нар нөгөө эрх одоо стратеги төлөвлөгөөнд тусгай бизнес төлөвлөгөөнд тусгай ингээд ажиллаж байна. Мөн хөгжлийн банк цаашид төслийн санхүүжилтийн шинэ бодлого хэрэгжүүлж 2026 онд нийт 2.3 их найт төгрөгийн зээл олгон экспорт, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарыг дэмжих зорилготой байгаагаа онцоллоо. Энийн зөвхөн санхүүжилт бус хөгжлийн бодлогын үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн санхүүжилтийн боломж тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж, илүү ухаалаг, уян хатан шийдлүүдийг хамтран тодорхойлох зорилт тавьж байна. Ингэснээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн орчныг сайжруулж, төр хувийн хөгжлийн хамтын ажиллагааг шин шатнд гаргах нөхцөл бүрдэх юм. Ерөнхийдөө энэ удаагийн арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн тогтолцоог илүү мэргэжлийн, ил тод, хөрөнгө оруулагчдад ээлтэй чиглэл рүү хөтлөхөд чухал түлхэц болж байгааг оролцогч талууд онцолж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх дээд боловсролын салбарын түүчээ болсон Монгол Улсын их сургууль болон шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш ажилтан эрдэмтэн мэргэдтэй уулзлаа. Төрийн тэргуун уулзалтын үеэр залуу хойч үеийг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах мэдлэг боловсролтой иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй үе үеийн сургууль хүмүүжүүлэгчдэд гүн талархал илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч хөрөлсөх сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй тэрбум мод, хүнсний хувьсгал, эрүүл Монгол хүн зэрэг үндэсний хөтөлбөрүүдэд их дээд сургуулиудын оролцоо, эрдэм шинжилгээний инновац шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Ерөнхийлөгчийн санаачилсан илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд өдгөө дэлхийн 21 орны шилдэг их сургуулиудад 1000 гаруй оюутан суралцж, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болон бэлтгэгдэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, цагаан алт, тэрбум мод, эрүүл Монгол хүн зэрэг үндэсний хөтөлбөрүүд улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд төр, их сургууль, судалгааны байгууллага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж их сургуулиуд зөвхөн оролцогч бус бодлого, судалгаа, инновацийн манлайлагч байгууллага болон ажиллаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч дэлхийн шилдэг их дээд сургуулиуд Монгол залуусуудыг сургаж эх орондоо хэрэгцээтэй мэргэжлүүдийг бэлтгэх зорилгоор санаачлан 5 дахь жилдээ хэрэгжүүлж буй ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрт одоогийн байдлаар 21 орны их дээд сургуулиуд Монгол Улсны 330 сум нийслэлийн 170 хорооноос шилдгээр шалгарсан 1000 гаруй монгол залуус өнөөдөр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцж байна. Энэ хүрээнд монгол сурагчид сүүлийн 5 жилийн хугацаанд олон улсын 8 чиглэлийн олимпиадад тасралтгүй оролцож 104 медаль болон шагналт байрыг эх орондоо авч ирлээ. Тэгэхээр илгээлт 2100 гэдэг хөтөлбөр бол манай шинжлэх ухааны технологийн их сургууль болон Монгол Улсын их сургууль дээр бол хэрэгждэг. Энэ хүүхдүүд бол манай ерөнхийлөгчийн санаачилсан энэ 2100 гэдэг хөтөлбөр бол маш амжилттай хэрэгжиж байгаа. Мөн энэ хүүхдүүд бол ирээдүйд Монгол улсыг авч явах, Монгол улсыг манлайлах, Монгол улсыг бос гадаадын их улс их оронд бол төлөөлөх ийм одоо хүүхдүүд байгаа юм. Тэгэхээр зэрэг эднэртээ бол маш их итгэж найдаж байгаа. Боловсролын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Тухайлбал Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн шинэ барилгын ажил эрчимтэй өрнөж байгаагаас гадна үндсэн хуулийн эргэцэн хүрээлэн байгуулах зарлага гарчээ. Мөн эх 2025 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн дэргэд хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахаар болсон нь импортыг орлого бүтээгдэхүүн хөгжүүлэх, үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц болох юм. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч олон улсын олимпиадад сурагчдын гаргаж буй амжилтыг дэмжих, орон нутгийн оюутнуудад зориулсан Сасакава тэтгэлэг хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг бодлого цаашидч тууштай үргэлжилэхийг тэмдэглээд их сургуулиуд зөвхөн сургалтын байгууллага бус улс орны хөгжлийг тодорхойлогч судалгаа, инновацийн манлайлагч төв байх ёстойг онцлон саналлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар боловсрол шинжлэх ухааны салбарт олон жил өр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрдэмтэн багш нарт гавьяд багш цол хүртэлээ.
Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жеффри Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой асуудлыг улсын хурлын гишүүд хүндсэн юм. Хууль зүйн дотоод хэргийн сайд уг асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр Монгол Улсын гадаад нэр хүнд дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж өргөсгсөн байдлаар ажиллана. Яригдад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодиттой мэдээллийг олон нийтэд өгнө гэсэн юм. Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт мандамлын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь цааны ногдол ашигын орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөгийг тус төвлөрүүлжээ. Дээрх орлогыг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарлан бүртгэсэн бөгөөд нэрийн дансны хуримтлал 306 мянган төгрөгт хүрч нэмэгдсэн талаар гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Та өөрийн нэрийн дансны үнэлтгэлийг шалгах бол e-Mongolia application дах profile зэс рүү нэвтэрч төрд байгаа миний мэдээлэл хэсэгт арж Чингис хаан үндэсний баялагын санг сонгуул таны хуримтлалын дансны мэдээлэл харагдах юм байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийн тань мэдээлж орсон байна. Азийн хөгжлийн банк 2035 он гэхэд Аз номхон далайн бүс нутагт цахилгаан сүлжээг холбох, хил дамнасан цахилгаан эрчим хүчний худалдааг өргөжүүлэх, өргөн зурвасны интернетийн хүртээмжийг сайжруулах зорилгоор эрчим хүчний болон цахим дэд бүтцийн шинэ санаачлагуудыг 70 тэрбум $70 санхүүжилтээр дэмжихэр боллоо. Тус санаачлагын дамжуулах шугам дэд станц, эрчим хүч хоримтлоор болон цахилгаан сүлжээний цахимжил зэргийг хамран дамжуулалт болон сүлжээг нэгтгэхэд анхаарна. Мөн сэргээгдэх эрчим хүчний экспортын төслүүд, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний төвүүд болон үүсгэр хоримтлоорын хосолмол байгууламж зэрэг цахилгаан эрчим хүчний худалдаатай холбоотой цахилгааны үйлдвэрлэлийг дэмжинэ. Түүнчлэн газар дээгүүрх болон далайн доогуурх шилэн кабелийн сүлжээ, хиймэл дагууллын холболт, бүс нутгийн өгөгдлийн төв, кибер аюулгүй байдлын эрслийн удирдлага, цахим болон хиймэл оюуны ур чадварт бэлтгэх хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах юм. 2035 он гэхэд бүс нутаг даяар 200 сая хүнийг өргөн зурвасын интернетэд анхудаа холбож 450 сая хүнийг илүү хурдан, илүү найдвартай цахим холболтоор хангахыг зорж байна. Мөн аслагдсан болон далайд гарцгүй бүсүүдэд холболтын өртгийг 40 хүртэл хувиар бууруулж 4 сая ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх юм. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхдийн хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай, гэр бүлийн хүч хэрхийлэлтэд тэмцэх тухай хууль, нийгмийн халамжийн тухай хууль, боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнө болон ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх хамгаалал, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерөнхий чиглэлийг тусгасан хэдий ч хэрэгжүүлэлтийг хангах механизм дутмаг, тодорхойгүй байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөл нь 5 бүлэг 20 зүйлтэй. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд чөлөө цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм. Төв зэг мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ, үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн байцгаана үзэгчдээ, төв зэг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Орон улсын холоод гатсан олон улсын ачаа тээврийн хөлөг онгоцуудыг хөдөлгөөнийг нь зохицуулж мөн гаргах зорилго бүхий эрхчлөө тусгай ажиллагааг богино хугацаанд түр зогсоож байгаагаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдгдсэн байна. За тэрээр энэхүү шийдвэрээ Пакистан болон бусад улсын хүсэлтийн дагуу гаргасан бөгөөд Америк Ираны эсрэг ажиллагаа цэргийн асар их амжилтыг олсон. Мөн Америкийн тал Ираны төлөөлөгчдөө иж бүрэн эцсийн хэлэлцээр байгуулах чиглэл томоохон ахиц гарсантай холбоотой гэж Мягмар гарагт өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд хийсэн мэдээлэлтэй дурдсан байна. Мөн Ираны бомбуудад хэрэгжүүлж байгаа Америк нэгдсэн улсын зэвсэг түвшний тэнгисийн бүслэлт хүчин төгөлдөр хിവэрээ үргэлжлэнэ гэдгийг тэрээр мэдгдлээ. Трампын хувьд эрхчлөө тусгай ажиллагааг энэ 7 хоногийн даваа гарагт эхлүүлсэн боловч энэхүү хэрэгжээд 2 өдөрч болж амжаагүй байхад түр зогсоогоод байна. Энэхүү богино хугацаанд Ираны тал Ормон улсын хоолойгоор нэвтрхийг оролцсон Америкийн байлдааны хөлгүүд рүү анхааруулах буудлага хийсэн гэж мэдгдсэн бол Америкийн тал Ираны 7 жижиг зай болон пуужин дроны халдлагыг таслан зогсоож тэдгээрийг устгасан ба Америкийн 2 худалдааны хөлөг хоолойгоор амжилттай нэвтэрсэн хэмээн мэдээлсэн юм а. Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн Дональд Трамп мөн Ираны талдаа мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр байгуулах боломжтой хിവэр байгааг цагаан ордон сэтгүүлчтэй уулзахдаа хэлсэн бөгөөд тэрээр эх 7 хоногт бүгд найрамдах Хятад ард улсад ажиллахдаа энэхүү асуудлаар Ши Жинпинтэй эерэг яриа өрнүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн бол Хятадд албан ажил хийж байгаа Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван Итэй уулзаж хоёр талын харилцаа бол ойрох дордын бүс нутгийн хорцотмол байдал зэрэг өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцээ хийгээд байна.
Эрхчлөө ажиллагааг төр зогсоож байгаатай зэрэгцээд Америкийн нэгдсэн улсын Ираны эсрэг цэргийн ажиллагааны довтлогооны үе шат үндсэндээ дууссан талаар тус улсын төрийн нэрийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт мэдгдлээ. Тэрээр 2 дугаар сарын 28-ны өдөр Ираны эсрэг Америк Израилийн эхлүүлэн явуулсан Operation Epic Fury цэргийн ажиллагааны цохилт өгч довтлох үе шат зорилгодоо хүрч дууссан бөгөөд бид инх тайвны замыг сонгож байна. Ерөнхийлөгч Дональд Трамп яриа хэлэлцээг илүүд үзэж байна хэмээн мягмар гарагт сэтгүүлчдтэй уулзалтаа мэдгдсэн байна. Одоогийн байдлаар Ираны талаас Марко Рубиогийн энэхүү мэдгдлийн талаар байр суурь хараахан илэрхийлээгүй байна. Мөн тэрээр Америк Израилийн хамтран явуулсан цэргийн ажиллагааны Ираны эдийн засгийг хэдэн үедээ сэрхэхээргүй болтол сүрэлсэн учраас Ираны удирдагч нар бүр мөсөн сүрхээс өмнө өөрсдийнхөө байр суурийг талаар эргцүүлэн бодож ахин нэг харах хэрэгтэй хэмээн анхааруулад байна. Өчигдөр мөн Америкийн нэгдсэн улсын Батлан хамгааллын төрийн нэрийн бичгийн дарга Пит Хексет одоогоор Америк Ираны хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр байгаач бид үйл явцыг маш анхааралтай ажиглах болно гэсэн бол Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга Дэн Кейний хэлснээр гал зогсоох хугацаанд Ираны тал 10 удаа давталсан ч эдгээр нь одоогоор дайныг сэргээх хэмжээний аюул учруулаагүй гэдгийг мэдгдсэн байна. Дараагийн мэдээ хүргэе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Атлантын далайд зорчиж явсан аяллаа хөлөг онгоцон дээр гарсан хаанта вирусын халдварыг хүнээс хүнд дамжсан байж болзошгүй талаар мягмар гарагт мэдгдлээ. Мэрэгч амьтдаас гаралтай үхлийн аюултай хаанта вирус нь ихэвчлэн мэрэгч амьтдаас хүнд халдварладаг бол хүнээс хүнд ховор тохиолдолд халдварладаг байна. MV Hondius хэмээх тус хөлөг онгоцны зорчигчдоос Нидерландын гэр бүлийн хосууд болон Германы иргэнгээд 3 хүн халдварын улмаас нас барж, Британий нэг иргэний хөлгөөс Өмнөд Африкийн бүгд найрамд тусан эмнэлэгт нүүлгэн шилжүүлснээс гадна хөлгийн багийн 2 ажилтнанд яралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа бол мөн өөр нэг зорчигчоос халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрснийг тус хөлөг онгоцны оператор Нидерландын Ocean Wide Expeditions компаниас мэдээлжээ. Хөлөг дээр ойролцоогоор 150 хүн байгаа гэсэн мэдээлэл байгаа ба Аргентинаас Кабо Верде улсыг чиглэсэн тус аяллаа хөлөг онгоцон дээр хаанта вирусын халдвар дэгцэнтэй холбоотойгоор зорчигчдыг буулгахгүй бомбтод байлгаж байгаа юм а. Нидерландын засгийн газар өвдсөн хүмүүсийг нүүлгэн шилжүүлсний дараа тус хөлөг онгоц аяллаа үргэлжлүүлж Испаний харьяа Канари арлуудад хүрэх юм а. Сүүлийн мэдээ хүргэе. Америкийн нэгдсэн улсын төдийгүй дэлхийд олон улсад нэр хүндтэй сэтгүүл зүүн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналын энэ оны эзэд мягмар гарагт тодорлоо. Үндэсний сурвалжлагын төрөлд Reuters агентлагийн сурвалжлах баг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн эрх мэдлийг улс төрийн өрсөлдөгчийнхээ эсрэг ашиглаж байгаа тухай цуврал нийтлэлээр хүртсэн бол сэдэвчилсэн сурвалжлагын төрөлд мөн л Reuters агентлагийн сэтгүүлч Джефф Хоррис болон түүний хамтрагч Энжен Там нар Мета компани дотоод журам нь хиймэл оюун ухаанд чат ботуудыг насан туршаагүй хүүхдүүдтэй зөв бусаар харилцах боломжийг олгож мөн тус компани хуурамч зар сурталчилгаанаас хэрхэн ашиг олж байсныг илчилсэн ба тэдний сурвалжлагын үр дүнд Мета компани үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахад хүрсэн юм а. Энэхүү Reuters агентлаг 2008 оноос хойш 15 дахь Пулитцерийн шагналаа хүртээд байгаа бол бусад шагналуудын тухайд Вашингтон Пост сонин Дональд Трампын засаг захиргааны бодлого бол Илон Масктай холбоотой санхүүжилтийн сурвалжлагаараа нийгэм тусдаа үйл хэрэг төрөлд шагнал хүртэж, Нью-Йорк Таймс сонин Дональд Трамп болон түүний холбоотнуудтай холбоотой санхүүгийн ашигын талаарх 90 сурвалжлах нийтлэлээр мөн 3 төрөлд шагнал хүртсэн бол Miami Herald сарны сэтгүүлч Julie Brown Jeffrey Epsteinтэй холбоотой хэргийн сурвалжлагаараа шүүгчдийн нэрэмжид тусгай шагналыг хүртээд байна. Энэ жил сэтгүүл зүйн утга зохиол, намтар, түүх, яруу найраг, хөгжим, нийгэм, олон нийтийн гээд нийтдээ 25 төрөлд Пулитцерийн шагналнуудыг тодрууллаа. Үзэгч та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.